Чацраг нь бол жимс жимсгний дээд хаан жимс, алтан жимс гэж нэрлэдэг байгаа. Монгол орны уур амьсгал зохицсон жимсгнийхаа найрлаганд С, А, К, Е, В, П зэрэг витамин, тос, биологийн идэвхт бодис агуулдаг хүнсний болон эмийн олон чухал бүтээгдэхүүн үйлдвэрлэх үнэт түүх ид болдог. Чацрагны үнэт чанарын тухай сонссон мэддэг хүмүүс байгалийн чацрагныг их хэмжээгээр шүүтгэх болсон. Гэвч харин сүүлийн жилүүдэд хүмүүс маань чацрагныг тариалах хөдөлгөөнийг газар сайгүй өрнүүлж байгаа нь сайхан мэдээ байгаа юм. 2010 онд засгийн газраас чацрагны хөтөлбөр баталсан. Чацрагныг аж ахуйн болон өргөхийн тариалангийн хэлбэрээр тариалж, цөлжилтөөс сэргийлэх, хүрэлт байгаль хамгаалах, хүн амыг олон төрлийн амин дэм бүхий жимс жимсгнээр тогтвортой хангахын тулд жил бүр 5 саяас доош сургалт бэлтгэх. Нейтралог бааз, мэргэжлийн хүмүүсийн нөөцийг үрдүүлж, тармил чацрагны талбайг 2016 он гэхэд 20 мянган гаад хүргэх зорилго тавьсан. Чацраг нь хэмээхийн гайхамшигт ургамлыг тариалах, арчлан ургуулах, хураах, боловсруулах технологиг хүн бүр мэдэж байх хэрэгтэй байдаг. Эд бүгдэд хариулт болсон сургалтыг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр Монголын чацрагын тариалагч үйлдвэрлэгчдийн холбоо энэ өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд чацрагын тариалахыг сонирхож байгаа хүмүүс оролцсон юм. Монгол Улсын засгийн газраас чацраг нь болон бусад жимс жимсгний аж ахуй хөгжүүлэх ямар бодлого чиглэл баримталж байгаа. Чацраг нь хөтөлбөрийн зорилго хэрэгжүүлэх арга зам, түүнчлэн чацрагныг үржүүлэх, төсөл боловсруулах, аргачлал зэрэг мэдүүл зохих ёстой мэдлэгийг өгж байгаа юм. Түүнчлэн сургалтын гол зорилго болсон чацрагныг хэрхэн тариалах вэ? Арга технологи нь ямар байх вэ гэдгийг чацрагны мастеруд болох Балган, Сэндээхүү, Жүгбэрлмаа, Алим Дарья, Чимэд Очир, Одон Мажид гэдэг докторууд тайлбарлан заасан нь сургалтанд оролцогчдод тун олзуурхуштай байлаа. Хүмүүс хамгийн гол нь бид чацраг нь тариалахад ямар зардал, ямар ашиг олох вэ гэж асуудаг. Тэгвэл энэхүү сургалтад түүнд хариулт өгж байгаамаа. Жишээ нь чацрагныг нэг гад тариалахад хашаа барих, хөрс боловсруулах, суулгах завх, бордоо, усалгаа, тээврийн зардал, ургамал хамгаалалт, жимс хураалт гэдэг юу л шаардлагатай бүхнийг оруулаад эхний жилдээ 6 сая 123 мянган төгрөгийн зардал гарч байгаа юм. 3 дахь жилээсээ 8 сая, 4 дахь жилээсээ 12 сая 500 мянган төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ ашиг өгөх хугацааг хүлээлгүйгээр чацрагны бутны игний хооронд эвчний ногоо тариалж гаргасан зарлаа нөхөж болох гэх мэтчлэн эдийн засгийн тооцоог харуулсан жишээнүүдийг хэлж өгсөн нь үр дүнтэй болсон. Сургалтын 2 дахь өдөр Төв аймгийн Батханбар сумын нутаг дахь Полиовит компанийн чацрагны талбайтай танилцахаар сургалтанд оролцогчид явсан юм. Полиовит компанийн хувьд 18 сортын чацрагныг тарьдаг, чацраг нь тариалах хүмүүст үлгэр авахар газар байлаа. За, моторын нэвтрүүлэг бол мод тарьдаг хүмүүстэй бол чацрагны модыг тариа, брэнд болгоо гэж бас уриалдаг. Тэгээд ер нь бол Монгол орондоо яар чацрагныг одоо эдгчтэй тариачаа гэж одоо тийм ээ засгийн газраас ч ингэж байна. Энэний одоо бас гол хөтөч нь бол одоо чацрагны бас холбоо байх хаа тийм ээ. Тэгэхээр энэ удаагийн сургалтыг бол миний бодлоор бол анхлан одоо чацраг тарьж байгаа энэ хүмүүсийн дунд зохион байгуулж байгаараас онцлогтой байх гэж бодож байна. Тий. Та энэ сургалтын талаар. За тэгэхээр энэ үнэхээр гайхалтай жимсэлтэй тийм ээ. Одоо Монголын брэнд бүтээгдэхүүн болох ёстой. Энэ бол гадагшаа харсан дотгошоо болоод гадагшаа харсан зах зээлтэй. Тэгээд засгийн газраас хөтөлбөр гаргаад үндсэндээ ойрын 6 жилдээ 20 мянган гад энэ чацрагын тариалан хөргөх юм зорилт тавьж байгаа. Тэгэхээр мэдээж тариалтыг хөгжүүлнэ гэдэг бол хүнээ үлдэх асуудал их чухал. Тэгээд Монголын чацрагын тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо бид яамтай ярилцаад яамтай гэрээг хийгээд тэгээд яг одоо чацрагын сонирхож байгаа анхны одоо ийм сонирхогчдын хүрээнд 4 бүсчил сургалт хийхээр тохиролцсон. Тэгээд анхны сургалтаа одоо Улаанбаатарт хийлээ. Энэ сургалтанд Төв аймаг, Сэлэнг, Орхон, Дархан аймаг тэгээд Улаанбаатарын сонирхогчид оролцож байна. Бид бас ер нь энэ сургалт аливаа сургалтыг харж байхад хүмүүс хэдийгээр одоо сонирхдаг ч гэсэн ийм өргөн хүрээтэй оролцож ирснийг би лав мэдгүй байна. Би бас олон одоо сургалтанд өөрөө ч оролцож зохион байгуулж ингэж явсан. Ингээд үндсэндээ бол 110-аад хүн энэ сургалтанд оролцож байна. Өнөөдөр ч гэсэн одоо энэ талбай дээр бүгдээрээ хэдийгээр зам жаахан бэрхшээлтэй байж ирсэн бүгдээрээ илээ. За энэ сургалтанд бол хамгийн гол нь бас манай Монголын урдаа барьдаг докторууд, эрдэмтэд, за практик яг одоо дадлага дээр ингээд өнөөдөр энэ одоо чацрагын тариал ургуулчихж байгаа гавьяат механик жуулагч эрдэмтэд ингээд энэ хүмүүс хичээл заалаа. Хичээлийг бол аль болох анхан шатны
сонирхож байгаа хүмүүс зааж байгаа учраас маш энгийн тийм ойлгомжтой ийм хэлбэрээр танхимын сургалт хийчихэд тэгээд газар дээр нь одоо бид яг одоо энэ талбай дээр ирээд ингээд үзэж байна, амталж байна, барьж үзэж байна. Монгол хүн бол нөгөө нүдээр үзээд одоо тэгээ гараараа барьж ижил бас яг нарийн ойлгодог бас нэг ийм одоо хүний онцлог биш үү тийм ээ? Тийм байгаа. Ер нь бол одоо жасрааны царайд одоо жимсээ хураагаад авахд бол зөвхөн дотооддоо одоо өөртөө хэрэгцээгээ хангаад авахгүй гадаад зах зээл өргөн байгаа гэж та ярьлаа тийм ээ. Ер нь бол Монгол орны хүмүүс одоо бүгдээ ерийн тавьсан багтаж гадаад зах зээлд бол одоо зах зээл бол өргөн хангалттай байгаа шүү дээ тийм ээ. Хангалт уусна гэж байхгүй шүү дээ. Бид бол дотроо өсөлтөн байхгүй гэж бодож байгаа. Тий. Дотроо өсөлтөн нь юу гэхээр хэн саа ургуулах уу, хэн одоо сорто зөв сонгох уу, хэн одоо энийг бас алдагдaltaгүй хурааж явах уу энэ гэдэг тал дээр өсөлт нөхөс тэрнээс зах зээл дээр борлуулах талаар бол одоо үндсэндээ бол бид нэр өсөлтөн байхгүй. За биднийг очиход эд жимс хураалтын үе байсан тул ажилчдын талбайдаа хөрөөр хэвбэл жимс хураалтандаа гарсан байлаа. Жасраганыг мөчрөөр үржүүлэх, сайн суулгах бэлтгэх тал дээр анхаарлаа хандуулсан ажилладаг юм байна. Танай талбай дээр одоо хичнээн төрлийн жасраган байна. Ер нь хичнээн га талбайг хамраад байгаа юм бэ? За манай талбайд бол 12 төрлийн сорт байгаа. Нийтдээ 36 га жасраган, 6 га хүрийн нүдтэй. Хүрийн нүд. Тийм суулгах сүржүүлдэг аж ахуй байгаамаа. Одоо хүмүүс манай үзэгчдээ мэддэг ямар сортууд байна? 12 сорт гэхэл чи нэлээд ариун юм байх гэж байна тий. Одоо сүүлийн үед одоо Оросоос шалгарсан ургац өндөртэй өвчин ортон төсвөрлөх чадвар сайтай том жимстэй одоо Чойская, Билная, Биликан гэсэн сортууд ер нь давмгайлж байна да. Тэгээд өөр бус төрлийн олон сортууд байгаа. Эдрэг одоо яаж борлуулдаг гэж ярьлаа шүү дээ. Хаагур одоо зарагдаад байт юм бэ? Манай үзэгчд бол жасрагны суулгац одоо их л хайдаг да. Жасрагны суулгацыг бол бид нар яг энэ өөрийнхөө аж ахуй дээрээс л борлуулдаг. Ер нь одоо Улаанбаатар хотод гэхэд одоо ямар салбар байна? Улаанбаатар хот руу одоо манай компани руу яриад авъя гэх юм бол бид нар өөрсдөө унаагаар үргээд авчиад өчрөл болно. Цусгааны системийн нэр нь яаж шийдсэн байт юм бэ? Цусгааны систем бол энэ тэгээд уулнаасаа тусгай боогдсон тийм далангаас төв шуудуугаараа ус орж ирээд одоо энэ туслах суугуудаар орж ирээд тэгээд л байгаа усалт. Суугаар л усалдаг. За энэ бол манай боожуулалтын талбайд байгаа 2 настай 50-аас 60 см өндөртэй тийм стандартын суулгацнууд байна. Тэгээд эхнээсээ жимс нь үзэгдсэн ийм суулгацууд байгаа юм. Яг талаараа одоо ингээд дөнгөж 2 настай ажил одоо жимсэлж байна. Энэ бол ерөөсөө бол хөрсний үржил шим тэгээд дээрэс нь бордон усгааны нормыг зөв тохируулснаас болоод ингэж жимс сууж байна л гэсэн үг. Би гайхаад байна л да. Одоо эн чинь 2 настай. Тэгээд одоо энэ дотор чинь 90 юм мэддэхгүй байгаа шүү дээ. Одоо хаанаас яаж ингэж тоос хүртээд жимсээ өгöd байна? Энэ бол ерөөсөө их талбайгаасаа тоос хүртэл тэгэл жимсэлсэн байгаа. Тийм одоо тэр салхин дээрээсээ л ингэж тоос хүртээд байна гэсэн. Салхинаасаа тоос хүртээд. Тэгээд ерөн одоо ард иргэдэд хэлэхэд бол ерөө яг ийм стандартын суулгац, жимстэй суулгац авна гэдэг бол ерөөсөө маш сонирхолтой шүү дээ тийм ээ. Одоо энэ мод чаа ургаад одоо жимслэх юм уугүй юм уу гэж эргэлзэж тэнэглэх юм байхгүй. Ерөөсөө л жимстэй мод аваад тарьж байгаа учраас их сайхан зүйл гэж боддог. Энэ бол одоо жимстэй энэ суулгацыг ингээд авахд бол хавар бол эртэл жимсэлж хэлэх юм байна тий. Тэгээ энэ эрхчил нь одоо 2 настай суулгац одоо 3 настайдаа бас энэс илүү хэмжээний жимс үзүүлнэ гэсэн үг. Манай энэ термил жимсүүд бол одоо том сортын жимс бол Чойская гэдэг өргөс багтаа. Бид нар чинь одоо 7 сарын сүүлээс эхлээл энэ одоо том жимсээ томсолт өгдөг. Тэгээд ер нь том жимсээ төөсний дараагаар ер нь хөлдсөн хойно бол энэ жижиг жимсээ энэ хөлдгөр нь одоо сэгсэл дөргөөж дүүдэг. Гараараа одоо том жимсээ дөгтөө гараараа дүүнэ л дээ. Жасраганыг тарьж ургуулна гэдэг бол бас нэг асуудал. За түүн гэдэг бол одоо тэр нэг ажлын одоо 190% байдаг гэж одоо мэрэгчлэн хэлжсэн. Тэгээд ер нь бол ингээд энэ ажилчдын юмс түүж байгааг харахад бол бас нэлээд хүндрэлтэй л дээ. Ер нь бол жасраганы энэ жимсийг түүдэг сүүлийн одоо шин техник технологи гэдэг юм уу ер нь бол Монголд одоо нэг хараахан нэвтэрч амжаагүй байгаа л да. Ер нь түүн гэдэг хэцүү байгаа гэвчээ.
Энэ ч одоо маш хэцүү шүү дээ бид нар бараг ширхгээр навд гэж энэ модоо гэмтэхгүй гэж бас их юу яадаг вэ? Энэ модыг ч одоо өчнөө олон жил ашиглан бид нар ч бас хэрэглэх учраас энийг гэмтэхгүй тул бид нар бас их хайрлж түүшлээ ургуулж байгаа учраас бид нар маш их хайрлна одоо. Бид нар бол энэ нутгийн иргэд яг үндсэн ажилчид одоо энэ цэцэрлэгний ажил хийлээд одоо 10 жил болж байна. Бид нар одоо энэ чинь ажиллаад одоо ер нь дээш нь 10 жил, доош нь 5 6 жил болсон. Тий одоо энийг бол 20-30-аад хүнийг одоо ажлын байраар хангаж байна. Манай энэ компани чинь тий. Тогтмол ажлын байртай тий тогтмол ажлын байртай. Бид нар ч одоо өвөл 11-12 сар хүртэл бид нар жимсээ төвдөг. Хаврын 3 сараас ахуулаад үйл ажиллагаа одоо ачилж эхлээд ерөөсөө тэгэл 11-12 сар хүртэл бид нар ингээ байнгын ажилтай. Ер нь яг энд ингээд ажилтных үед одоо мэдээж ингээд цацрагны талаар яаж ургуулах уу яаж бордох уу ингээд тортох уу гэдэг ингээд өчнөө бас боловсралтай болж эхэллээ шүү дээ тий. Та нар бас өөрсдөө одоо хувьдаа юу те? Хувьдаа ч одоо юу яана л да бид нар өөрсдөө бас нэг хит хитэн мод бас хашаандаа авчиж тавьцсан. Тэгээд тий өөрснөө энийг ургуулдаг болохоор бас тэр энийгээ дагаад бид нар бас тийм хоббитэй болчдөг. Мод л харуул ерөөсөө баг энийг яаж ургуулах вэ гэж баг тэгэж боддог. Энтэд очиход энийг үрийг яаж авах вэ? Суулгуул яаж ургуулах вэ гэж ер нь нэг тэгэж боддог болчдөг юм байлээ. Тийм учраас бид нар бас хашаандаа бас зохих хэмжээний өөрснөө нэг 5-10 модноор авчиад ингээд тавьцгаасан. Өөрснийхээ бас амжилгаанд нэмэр болгоол тий. За баярлалаа амжилт хүсье. Онлын хичээлийг амьдрал дээр хийсэн хэрэгжүүлж ажиллаж байгаа Жацраган тарихад гардаг алдаа оноо юу байгааг авиац механик хөгжүүлэгч доктор Балган багш хүмүүстээ танилцуулж өгсөн юм аа. Жацраган одоо тарихтаа тарьж байгаа энэ хүмүүс маань одоо хамгийн гол нь одоо юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ? Одоо манай үзэгчд бас сонирхолтой байгаа л да. За ингээд Жацраган тарих өгөөс сонирхож байгаа хүмүүс бол анхаарах үндсэн 3 зүйл байдаг. Нэгдүгээрт нь бол талбайгаа бэлтгэн, хоёрдугаар нь талбайгаа хамгаална, гуравдугаарт нь бол услах бололцоотой. Ийм галзыг сонгоод авсан байхад бол Жацрагныг тарьж ургуулах бүрэн бололцоотой юм аа. Одоо энэ сургалтанд оролцож байгаа хүмүүс маань гол нь одоо юу гэрн асууж байна танаас? За хамгийн гол нь бид анх удаа Жацрагны модыг тарьж байгаа хүмүүс ч байна, төрийн тарьсан дадлаг туршлагатай хүмүүс ч байна. Гэхдээ энэ дээр бол хамгийн гол алдж байгаа алдаа нь бол услгаандаар их алддаг. Услгааг чухам одоо хүмүүсийн хэрэгсэнд нь өгөөд санаа бодолд нь хамгийн амархан байдлаар төсөөлөн хэлэхэд бол хавар Монголын амьдрал 5 сарын 1-ээс эхэлдэг. Энэ үед нь бол 10 хоногийн тутамд заашгүй тарьсан мод өмсөлж явах шаардлагатай. За хургаараа орж ийнэгээ за энийг 20 хонуулаад 30 хонуулаад 15 хоногт туслах бол хамгийн хөх хэрэгтэй. Яагаад 10 хоног гэдгийг нь хэлж ийнэ гэхээс зэрэгцэн 5 сарын 1-ээс эхлээд Жацрагны одоо нахаан хөөж эхэлнэ. Дахиад 10 хоногийн дараагаар бол нахаан задарна. Дахиад 10 хоногийн дараагаар бол цэцгэлээд өр жимсэн сууж эхэлнэ. Ингээд 10 хоног Монголын амьдралын вегетацийн хугацаанд явагддаг яг ус шаарддаг чухал үед нь бид бол усыг тасалж өгч явах шаардлагатай. Ийм учраас энэ 10 хоног гэдэг бол зөвхөн нэг тааж байгаа хэлчихсэн юм биш. Хэдэн хоногт нь услуул аятайхан байх ёстой гэдгийг бид 20-30 жил туршиж үзээд тэгээд амьдралаараа одоо батлаад тэгээд хэлсэн юм тоо юм шүү. Ийм учраас хамгийн нэгдүгээрт услгаан харна, хоёрдугаарт нь эргэн тойронд нь ургаж байгаа бусад ургамлуудыг бол устгаж кальци сайхан сэрүүлж өгнө. Дараа нь бол умул өхөнтэйг андаг сайхан астж ургамлтайгаа сайхан харьцаж сурах хэрэгтэй байна. Нэг мод тарьчихад энэ удаа тарьсны дараагаар одоо хязээ ургаж хязээ шимнэ өгөх юм байхгүй. Нэг сар болж байгаад нэг усалдаг. Ийм биш ээ. Энэ модонд сэтгэлээ тавиад сайхан одоо услаад сайхан ацлаад байх юм бол алтан шаргал жимс бол тэрхүү ажтайхан ургаж гарч амьдрал ахуйд тус нэмэр болно гэдэг нь тодорхой байгаамаа. Тэгэхээр жүгсмаа доктор бол ингэж зөвхөн бид хийдсэн ярьсан одоо Жацрагныг тарих байгаа хүмүүс бол одоо эхлээд өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнөөр тийм ээ олон га талбайд одоо олон нэг тарихтай гол юм шүү дээ. Цөөхөн баг талбайд одоо эхлээд тарьж ургуулчаад ингээд сэлгээтэй он дараалалаар одоо ингээд тарьгээд хийжсэн. Одоо тэрэндээ та ямар бодлоо гэдэг вэ? Төлтөө бол сан нэг байж байна. Одоо чаддаг байсан чаддгүй байсан болцоо их ч байд юм уу багч байд юм уу. За би нэг 10 гаад тарил 20 гаад тарил 30 гаад л тарил гэж ингэж ярьж байгаа. Түүний оронд 2хан гаад 3хан гаад тарил. Нэг худагтэй нэг худаг бол одоо 2хан гаагаас их л усна. Ийм учраас энэ худагнаас 2 гадаа тасчихтэй 1 гаад 1250 мод энэ бол 2500 модта нэг худгийн хажууд байж яхад энэгээ бүрэн хангаж чадна бүрэн усалж чадна. Тэгхгүйгээр хоёрын хооронд 5 гаад тарчдаг ганцхан худагта
гурван ямар ч ус хөрдөггүй, хоёргаад гайгуухан ургаад байдаг. Ингээд одоо бас алдагдaltaгач болчихгүй байна. Ийм үскээс түүтэй санд нэг байна. Өрхийн аж яг одоо өөрийнхөө хэмжээнд цэцэрганы тарихад ер нь яаж гэх вэ? За өрхийн хэмжээнд хүмүүс тарих юм бол энэ бол хүмүүс үгдээ нэг амьдрал харилцсан байдалгүй болцоо мэрэгжил янз бүр учраас хүн бүхэн нэг 50-аас 100 модтой байж яхад бүрэн хэрэгцээг нь бүрэн хангах чадна. Өөр 100 мод бол 2-3 айлын өрхийн хэрэгцээг чанх болцоотой. Ганцхан төрөвчин хэлсэн байдлаа сайн ургуулах асуудал хамгийн чухал юм аа. Ганцхан энэ дээр нэг хэлэх гээд байгаа юм бол тарж байгаа модыг бол аваад тарж болно. Тарж байгаа мод нь бол сэтгэлээ шингэх хэрэгтэй. Хүүхдүүдэд хэлэх хэрэгтэй. Энэ удаа миний энэ хүүхдийн 5 мод, энэ дараачийн хүүхдийн 5 мод, ядуу сургуулийн хүүхд. За чи мод нь 10 хоногт нэг удаа устдсан шүү. Энийг ингээд. Тэгээ чиний одоо ихлэ тарж байгаас нь ихлэ хүүхдүүдэд нь оролцох хэрэгтэй байна шүү дээ. За гэдэг сайхан гараараа сайхан суудахсаа тариад одоо нэг өтгийг юу гэж хэлэх нөхтэй. Гараар тарьсан мод үлээ, газар шингээсэн сэтгэл үлээ. Тарьсан газраа тижэл болоороо, та бидэндээ нэм болоороо. Салаа мөчөр болонтой сайхан шаргалж юмсаа сэтгэл харамгүй өгөөрөө. Хэвэр тогтохгүй өдөн болоороо тэнгис тутлал өндөр ургаараа. Монгол улсын бэрээнд болж мөнгө цэцлэн ургаараа гэхаар нөгөө мод маань ойлгодог юм шүү, мэддэг юм шүү. Тэд чаддгүй болохоос биш. Гэсэн байдлаар өргөөхөд ачаа нэртэй хэлээд өөрөө ч гэсэн тийм сайхан сэтгэлээр инээж баяжж байгаа тарихтаас зөвхөн хүн чинь модондоо сайртай болно. Модон тэр зүйлийг одоо бас дээд хэрмэн аргаас ойлгодог ч юм уу. Модон сайхан ургаад энэ салаа мөчөр болонтой сайхан шаргаж юмсан сагсаагаад ихээр тэр хэсэг сайхан бас баяр хэлнэ шүү дээ. Ингэж сэтгэлээ шингээж тарж байгаараа гэж хэлэх байна. За баярлалаа. За баярлалаа. Таныг бас нэг гоё дуршлага яриад байна гэдэг тийм. Энэ одоо мөр хооронд одоо зөндөө зай байгаа даа шүү дээ тийм. Энэ мөр хооронд одоо ер нь яаж ашиглах зүгээр юм бэ гэд тэн дээр таныг бас нэг сайхан санаачлал гаргалаа гэж яриадсэн л та. За тэрний тухайд бол олон янзын юм бод. Нэг нь тийм сайхан бүтээч чи дагалдуулаад одоо өшөө сайхан болох юмсан гэсэн бодлоор бас бодж байгаа хувийн бодлого байдаг юм байна. Тухайлбал энийг одоо жишээ нь юуны хим аргаар одоо 15-аар боловсруулад юм уу одоо сэрүүлээд энэ дээр царгас гэдэг терминийг тарих хэрэгтэй. Царгас юу юм бэ? Царгас гэдэг чинь бол үндсэндээ энэ манай гаргийн биологчтой одоо хүндэтгэж хэлсэн нэг нэр томьёо байдгийг бүх ногоон ургамлын хаан гэж. Яагаад вэ? Тэгээ царгас бол өөрөө бүх энэ ургамлууд ч одоо байгалаас одоо паразит байдлаар ингэж шим тэжээлээс орж амьдардаг. Тэгвэл царгас өөрөө урагчаад байгалаас азот аваад биологи азотыг дандаа ингээд одоо хөрсөндөө шингээж өгч яадаг. Нэг өөрөлдөхөд одоо хүнд нэг туслаар тариа гэдэг шиг. Ийм зүйл. Тэгээд тэрнийхээ хажуугаар асар их үнэтэй уургалаг тэжээл дагдаж гардаг. Мөр хооронд ингээд тарчих юм бол нөгөө царгас чи өөрөө өндөр ургаад тэжээл гараад ирнэ. Нөгөө талаар үндс нь одоо хөрсөнд баяжуулаад энэ ургамлын чинь ургахт нь нөгөө азотоор тэжээгээд өгнө. Бууцаар 1 тонн нэг гад бол нэг 40 тонн бууцаар бортоход бол ерөөсөө нэг 40-50 кг азот өгдөг байна. Нэг жил өгнө өгөх үед. Тэгвэл азот юу нөө царгасчин болоод ерөөсөө жил тутам нэг гад 150 кг азот. 150 кг азот. Тэгэхээр бараг 4 дахин илүү байгаа. Ийм л зүйл учраас тэгж одоо биологч дэх хүндэлдэг ийм очиртай юм л да. Тэр цөлжилтийн тухай асуудлыг энэ алстаа явж энийг шийдчих баг. Монголын. Тэр хөрсний нүүд эвдэрлийн тухай асуудлыг шийдчих баг. Царгасын тариад юуны цацраны тариад ингэж хaalсан одоо хөрсөн хөдлөхгүй нөгөө юу чинь салхичиг гаргахгүй. Тэгээд ирэхэд энэ эрчимцэн малаж хоёр дээрээс олон талын юм зэрэг шийдэгдэж явж байгаа гэсэн. Ийм болтой. Ойлголттой байгаа. Тэгээд тэрнийг одоо хүмүүст ярьдгээ. Тэгээд хүмүүс бас их нааштай хүлээж аваад бас уран аваад явж байна л да. Би бол яг одоо чатарган тарихаар ер нь төлөвлөө тэгээд зориод одоо өнөөдрийн энэ чатарган хөтөлбөрийн хүрээнд сургалтанд хамрагдаад 2 дахь өдрөнд суугаад явж байна л да. Гол нь одоо юунд дээр анхаармаар юм шиг байна одоо анхлан тарих гэж байна шүү дээ тий. Анхлан тарьж байгаа улсуудад би зүгээр амьдрал практик дээрээс хараад байхад гол нь одоо бас нэг хүмүүс ч хөрсөн ихэл талбайгаа бэлтгэхгүй шууд л одоо суулгацаа хаягаад одоо ингээд тарихал баах нь бөө юм яагаад гэж. Хамгийн гол нь талбайгаа их сайн хөрсөө сайн бэлтэж өгөх хэрэгтэй. Хөрсөн дээр болохоор чинь би өөрөө хөрсний мэрэгчлэн л дээ.
Тэгээ хөрсөн дээр болохоор юу анхаарах хэрэгтэй байдаг гэхээр чи хүмүүс чинь болохоор хар шороол одоо их сайн. Хар шороол байж бол одоо бүх асуудлыг шийдчихдэг юм шиг ингэж боддог. А энэ дээр болохоор хар шороо бол сайн. А гэхдээ хар шороо болохоор химийн хөрснийхөө үржил шин талаас сайн болохоос ш хөрсний бол физик талаас бол ялангуяа одоо энэ чатархны хувьд бол шаардлага хангахгүй. Чатархан чинь өөрөө хөнгөн хөрсөн дээр ургадаг учраас бид нар бас хөрсөө физик талын шин чанарыг сайжруулж өгч тарих хэрэгтэй байдаг. Энэ дээр бол хүмүүс их нэлээд алдаад байна. Одоохондоо бас бид дөнгөж тарж эхэлж байгаа техник технологи сайн нэвтрээгүй учраас боловсруулах асуудал дээр хураах асуудал дээр нэлээд хүндрэл байна л да тийм ээ. Одоо энэ жижиг үртэй жимс за тэгээд бас яг хураалтын хугацаа нь уршаа хойшоо болох юм бол хураахад амархан хагардаг няцардаг ийм одоо хүндрэл бий. Ер нь хураалтын ажлын өчигдөр балган багш ярьжсэн та хураалтын ажил бол нийт зарцуулж байгаа бараг хөдөлмөрийн 90% байна гэж. Тэгэхээр цаашдаа бол чатарханы холбооны зүгээс ч гэсэн бидний нэг давхар анхаарч явах хэрэгтэй бол хураалтыг яаж хөнгөвчлөх вэ? Тэгээд энэ чатарханыг боловсруулах нэгдсэн одоо ийм боловсруулалтын системийг яаж бий болгох вэ? Хүнсний чиглэлээр, гоо сайхны чиглэлээр, эмчилгээний чиглэлээр одоо энэ чатарханаас олон төрлийн одоо олон 10 төрлийн хийх боломжтой. Тэгэхээр энэ бол зүгээр жижиг энгийн гараар үйлдвэрлэх бол яг бид юусаа гаргаж ин тасааж өгч байна. Тэрнээс цааш бол байхгүй. Тийм учраас ер нь улсын хэмжээний олон улсын стандартыг шаардлага хангасан ийм л одоо бичин чадтай үйлдвэр бий болох хэрэгтэй гэж ойлгож байгаа л да. Тариалж байгаа, анхлан тариалж байгаа энэ хүмүүсийн нүунд явагдсан сургалт маань амжилттай болж байна л да. Тэгэхээр моторын нэвтрүүлэг маань гэсэн жатархан тарихад одоо туслах зорилгоор өчнөө одоо эко хичээлүүдийг орж исэн. Та бүхэн энэс ч одоо жишээ авч амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байгаа гэдэгт бол итгэж байгаа. За энэ өнөөдрийн нэвтрүүлэгт үзээд одоо манай үзэгчд энэ одоо жатархан тарих хүсэл төрж олон хүмүүс бас нэмэгдэх байх гэж бодож байна. За өнөөдрийн сургалтанд хамрагдсан одоо 100 гаруй хүмүүс бол бас одоо энэ яг энэ жатарганыг яаж тариалах вэ? Яаж одоо ашиг шимийн хөтгөө гэдэг талаар бол нэлээд туршлага судаллаа. Одоо би үүнтэйгээ харилцан ярьж байгаа алдаа оноогоо ярилцаж одоо цаашид яаж ажиллах вэ гэдгийг бол дүгнэж ярилцлаа маш ихтэй байлаа. Зах зээлийн энэ үед хүн бүр бие дайчлан ажил хөдөлмөрт суралцаж амьдралын арга ухааныг эзэмшин өөрөө үйлдвэрлэгч болох ингэснээр амжиргааныхаа түвшинг сайжруулан хангалуун амгалан тавиан амьдрах, эрүүл мэндээ өөрөө хамгаалах зорилго тавин ажиллаарай. Жатарган таны амьдралд аз жаргалыг авчирна гэдэгт итгэлтэй байна. Эдгээр 100 хүний дараагаар бол олон мянган хүмүүс одоо бас үргэлжлүүлэн жатарганыг тарих байхаа гэж ингэж бодож байна. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт хамт байсан та бүхэнд баярлалаа. Одоо жатарганыг Монголынхаа брэнд хэвээр нь хадгалж одоо сайхан амьдралцгаая гэж дахин уриалж хэлмээр байна.